За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн Казахстан улсад хийж байгаа албан ёсны төрийн альчлалын 20 жилийн дараах альчил нэг томоохон онцлог арга хэмжээ болж байгаа нь хоёр улсын баялагын сан буюу энэ төрийн өмчит компаниудын удирдлагуудын хооронд сан жижигийг анх удаа байгууллаа. Яагаад энэ сан жижиг байгуулж байгаа шалтгаан нь Казахстаны Самрук гэж энэ төрийн өмчит компани бол Казахстаны баялагын сан удирддаг, дээрээс нь төрийн өмчит компаниудыг дэлхийн зах зээлд гаргах, олон улсад нээлттэй болох ажлыг голцлоо хариуцдаг, хөрөнгийг өсгөдөг энэ компани. Өнөөдрийн байдлаар 80 тэрбум долларын хөрөнгийг энэ компани удирдах чинь доороо 300 гаруй төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн. За Эрдэнэс Монголтой харьцуулах юм бол нэг ялгаа нь зөвхөн уул уурхай биш, зам тээвэр, агаарын тээвэр гэд маш олон төрийн өмчит компаниудыг одоо доороо нэгтгэсэн юм байна. За үүсгэн байгуулагдсан цаг хугацааг нь харахаар Эрдэнэс Монголтой нэлээд төстэй. Самрук бол 2006 онд байгуулагдсан. Эрдэнэс Монгол 2007 онд ингээд 20 жилийн дүр үзэж байгаа. Тэгэхдээ Самрукийн жишээ бол Төв Азтай болон дэлхийд хамгийн шилдэг болж эхэлж байгаа. Яг одоогийн сүүлийн жилүүдэд. Ягаад тэгэхээр хөрөнгө нь асар хурдтай өсөж байгаа. Хоёрдугаарт энэ группийн зарчмаар зөв ажиллах асуудлыг нэлээд сайн тавьж байгаа. За дээрээс нь энэ дэлхийн зах зээл дээр ураны болон газрын ховор элементийн чиглэлээр Казахстан улс нэлээд төлөвлөж байгаа юм байна. Тийм учраас Монгол улстай газрын ховор элемент, дээрээс нь нүүрс зис харилцан хөрөнгө оруулах, энэ чиглэлээр геологийн судалгаа хийх, дээрээс нь болж игэл хөрөнгө оруулалт татах. За дээрээс нь Монголын зарим төрийн өмчит компаниудыг олон улсын зах зээл хөрөнгө татах дээр нь туслая гэдэг ийм томоохон одоо бас санаачлалыг гаргаж байгаа. Тэгээд ер нь бол энэ удаагийн энэ гарын үсэг зурж байгаа за Азтай тэргүүлж байгаа энэ баялагын сангийн туршлагыг Монгол улсад нутагшуулах бол одоо хамгийн чухал ач холбогдолтой боллоо. Тэгээд Эрдэнэс Монголын хувьд ч гэсэн та бүхэн мэдж байгаа 2006 онд тухайн үед засгийн газар тусдаа байсан төрийн өмчит компаниудыг нэгтгээд уул уурхайн төрийн өмчит компаниудыг нэгц урьдлаар хангая гэж байгуулсан юм байлээ. Ер нь бол олон улсад яагаад энэ группийн чиглэлээр өдөртгөө гэхээр тусдаа байх нь өөрөө бодлогууд нь салцдаг. За хоёрдугаарт нийлээд явах юм бол дэлхийн зах зээл дээр ялангуяа нээлттэй бол хөрөнгө татах дээр баланс нь томорчдөг, хүчин чадал нэмэгдэж харагддаг учраас илүү үр ашигтай байд юм билээ. Зүгээр Монгол улсын энэ Эрдэнэс Монгол дээрээс нь баялагын сан бол хөгжлийн замдаа явж байгаа. Гэхдээ энэ Казахстаны Самрукээс бол сурах юмнууд маш их байна. Туршлага солилцох юмнууд байна. Засаглалаа сайжруулахад яаж чиглэсэн юм бэ? Одоо тухайлбал хамгийн наадмын жишээ компаниуд дээр тузын гишүүдийг яаж сонгох юм бэ? Хараа тусаа яаж сонгох юм бэ гэдэг олон асуудлуудыг бол Казахстан бол амжилттай хийсэн юм байна. Тийм учраас ер нь хөгжлийнхаа ингээд эдийн засгийнхаа онцлогийг харахаар Казахстан бол Монголтой маш төстэй. Адилхан посткоммунист сурам шилжилтийн замыг туулсан. Яг энэ чиглэлээр олон сургамжуудыг адилхан хийж яваа. Зөвхөн засаглалын хувьд бол жоохон ялгаатай. Манайх бол цэвэр ардсан засаглалтай. Эднийх бол ерөнхийлөгчийн засаглалтай. Тэгээ эдний хөгжлийн нууцыг бол одоо нэгдүгээр засаглалтай холбож ярьдаг. Хоёрдугаар байгалийн баялаг зөв ашигладаг. Зөвхөн нэг жишээ хэлэхэд дэлхийн ураны зах зээлийн 40% дангаараа Казахстан улс тоглолт хийж. За газрын ховор элемент, за газ, нефт гэдэг. Тэгээ ялангуяа энэ цаг үед нэг чухал юм бол хэрвээ бид нар Казахстантай энэ уул уурхайн салбар дээр шатхуун, тесэлгээний бодис, амины шүүр болон бусад зүйлүүд дээр бид нар зөвхөн Оросоос хараад биш, бусад улсуудаас авах биш, Казахстанаас авах болно байна л гэж харж байна. Тэгэхээр энэ бол богино хугацаанд бодит үр дүн гаргаж болно.